За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүтэн садрын өглөө бинээс босчоод сайхан цагаан уцаад уучаад байцгааж байна. Өнөөдөр миний би жоохон онцгүй байна. Яагаад гэвэл ханиад төрсэн юм шиг байна. Тэгэл өөрөө ханиад төрөнгөт бас за одоо яах вэ? Маргааш ажилдаа би өвдөд идэг, хурдан идэгмээр идэг. Гэх мэтлэн юм бодогдоод өөрөө эмч юм хөтлөө өөрөө өөртөө би одоо яах вэ гэж бодогдоод гэснээ энэ бүхний бас таамастай уулзъя, ярилцъя. Ханиад гэж юу вэ? Энэ ханиад инфлюенза буюу томуу гэж юу вэ? Энэ хоёрын ялгаа юу вэ? Эмчилгээ одоо CVS л эсвэл Walmart руу одоо ямар очоод ямар юм авахыг энэ тухай хамтран ярилцсан зүйлий гэж утсан юм аа. За тэгээд өнөөдөр миний байдлаар үзэхэд ханиад яагаад би ханиад гэж үзэж байна гэхээр өчигдөрөө хойш жоохон би зарцаагаал айгу онцгүй байсан. Тэгээд өнөөдөр өглөө осон чинь шүн хамар битүүрээд хоолоо өвдөд, ханиалгаад, толгоо өвдөд, ядраад ер нь л их л жоохон онцгүй байсан. Томуу өвчин мань инфлюенза гэж яриад байгаа шүү дээ. Инфлюенза ханиад хоёрын ялгаа болохоор миний бодлоор мөн адилхан шин тэмдгүүдтэй л дээ. Гэхдээ инфлюенза өвчин нь болохоор одоо огцон шин тэмдгүүд нь эхэлдэг. Тэгээд мөн хүүхэд настай хүмүүстэй л томуу өвчин маань нэлээд хүнд тусдаг. Арснаас урьдчилан сэргийлэх вакцин нээл хүүхэд буюу настай хүмүүст их чухал гэдэг юм аа. Жил одоо шин тэмдгүүд нэлээд хурц халуураад бүлээрээд хамрын мамарчин битүүрээд нүд амчин улаагаад ах юм бил мэдээж эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт яла томуу өвчнийг хамрын ачтаас аваад томуу өвчнийг одоо оншилдог. Тэр нь болохоор инфлюенза A, инфлюенза B гэсэн одоо томуу өвчнийг одоо ялгадаг. Тэгээд хэрвээ тэр ачтаас нь одоо шинжилгээний хариу нь 5 минутын дотор л гараад ирдэг. Тэгээд энэ хариу чинь хурдан гардаг учраас тэр даруул та одоо томуу өвчин үнэхээр төрсөн байна уугүй гэдгийг л оншилж байгаа юм байна да. Тэгээд хэрвээ томуу өвчин төрсөн байх юм бол ихэнх тохиолдолд эмчнэр Tamiflu гэдэг эм бичиж өгдөг. Энэ за одоо бүгдээр ингээд CVS дэрчлээ. Ер нь л хаанхын ч одоо CVS, Walmart, Walgreens гэх мэтлэн хүнсний дэлгүүрийн одоо эмийн тасагт ирж болно. Манай гэртэл CVS ойрхон болохоор өнөөдөр CVS дэрчлээ. Тэгээ энэ тасаг нь болохоор cold flu гэдэг нь болохоор ханиад томоонд зориулсан янз бүрийн эмнүүд байна л да. Тийм болохоор их л олон эмнүүд байна. Тэгэхээр мэдээч ганц хоёрыг сонгох хэрэгтэй. Би энийг 3 юм сонгочод байна л да. Яг одооний байдлаар Micro Deco гэж байгаа. Тэ энэ нэмийг яагаад сонгож байна гэхээр энэ нь болохоор яг л ханиад томоонд зориулсан юм байгаа. Тэгээд өвчин acetaminophen гэдэг нь бол ерөнхийдөө нөгөө би зарзаагаад халуураад байна, бүлээрээд байна, би өвдөд байна гэдэг нь тэрний үйлчлэн. Тэгээд хамар нармаг нээх, хоолойны өвчнийг дарах мөн ханиалгаж байл бас ханиад хураа ханиалгах нь сайн юм байгаа. Тэгээд энэ нь хоёр төрлийн байгаа л да. Нэг нь болохоор NyQuil, нөгөөх нь болохоор Deco гэх өдрийн цагт уудаг нь байгаа. Ерөнхийдөө би л NyQuil-ийг авдаг. Яг бол энэ нь болохоор жоохон унтуулаад, тайвшруулаад тий. Deco-ийг би харддаг. Энэ Deco гэхээр иймэрхүү тий. Энэ нь болохоор гол нь энэ жоохон нойр хөргүүлдэг. Энэ нь болохоор нойр хөргүүлдэггүйгээр ялгаатай. Тийм болохоор хэрвээ өдрийн цагаар уuna гэж ахсан бол энийгээ мэдээд сонгох хэрэгтэй. Яг бол машин жишээ барьж хахад нойр ч өрөөд ундах аюултай тий. Энэ нь болохоор би өнөөдөр гэртээ уух учраас ерөнхийдөө 6 цагийн зайтай уугаад өнөөдөр сайхан амарна гэж бодож байна. За дараагийн юм нь болохоор энэ хамрын тусаал авлаа. Энэ хамрын тусаал болохоор ерөнхийдөө биелжсэн ч хамар аймаг битүүрээд үдээс унтаж чадахгүй, амьсгалж чадахгүй. Тэгээ энийг төр зүрийн одоо 2-3 хоног хэрэглэх ийм зорилготойгоор авч байгаа. Энэ нь болохоор анхаарах зүйл нь болохоор төр зүрийнх шүү. 2-3 хоног л хэрэглэнэ. Тэрнээс дээш хоног хэрэглүүл
ерөнхийдөө дасал удаг. Дасал усноос оож хамарчин бүр амар битүүрдэг болно шүү. Тийм болохоор анхаарах зүйлээ өдөөсөө 2-3 хоног одоо шүн сайхан амархын төлөөд би нэг авч байгаа юм да. Африн гэдэг. Тэгээд хоолоо өгдөг гэсэн тийм. Энэ хоолоо өгдөгтэй болохоор янз бүрийн ийм хоолооны чигшүүлэгчүүд байгаа л да. Энд тэгээд энэ сайхан чихлэг амттай зармид нь болохоор хоолоо чигшүүлдэг, зармид нь болохоор ханиад дардаг гэх мэтлэг үйлчлэг гэдэг. Тэгээ аль нэгийг сонгож болоод хамгийн гол нь хоолоо нэг захтнаад өвдөөд тэр болгоныг тэгээд дагдаг учраас энэ их зүгээр юм аа. Тэгээ бас нэг ганц юм байгаа. Би тэр нэлээд их хоолоо өвдөж явах юм бэл тэр ил хоолоо өвдөлдөг. Энээс илүү бас дардаг. Тэр нь бол Sepakov гэдэг. Энэ их сайн шүү. Энэ Sepakov. Энэ л яг чихэр амтрахтаа тэгээ баг зэрэг хоолоо эвгүй ах юм бэл зүгээр. Энэ болохоор үнэхээр хоолоо өвдөд ах юм бай жоохон мэдээ авдагчтай учраас хоолойны өвчнийг нэлээд дардаг. Энэ их зүгээр шүү. За ингээд би ийм тариагаа авчлаа. Ерөнхийдөө эмнүүдээ уучлаа. Тэгээд маргааш ажилдаа явах бэлэн болно гэж бодож байна. Ерөнхийдөө бас хамар мавар сайхан болчлоо. Ингээд энэ удаагийн зөвлөгөөг өндөрлөе. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Тэгээд цаашдаа ямар зөвлөгөө авмаар байна тэр тухай саналаа явуулцгаагаарай. За баяр та.